ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгальмаа үнэн гүйдэл. 3-р хэсэг. Тайланд, Бангкок, Паттайя арал. Үүрцэхэд далай тогтун гагцгүй энтэн далайн давлгаа бориулах чимээнээс өөр ямар чимээгүй тогтун. Тийм нэг өглөө далайн дунд ганцхан хөлөг онгоц зогсно. Нэгэн залууг хоёр булаа эрд амдан далаа руу хайгаад бэлэн ажлага налуулан гидэлгэн зогсоо харагдана. Өнөөх залууч өвдгөн чичрэн тэднээс аврал ирэн. Амавр. Би үнэхээр мэдэхгүй байна. Саяхан над руу ярьсан. Одоо хүртэл олоогүй. Одоо ганцхан газар үлдсэн. Тийшээ өнөдөр явна гэж байсан. Хэмээтэл тэдний өөдөөс харан түжлэгтэй сандал дээр нэг хөлөө ачин суугаад гартаа бүдүүн тамхи ороосон харваас бэлэвчүү байрын хижээл насны эр боосон өнөөх залуу дээр идэв. Миний төвчрийг шалгах гээд байгаа юм уу? Хэмээн хөмхий зүүн шидэн завсраараа эсгэрэн асуувал барьж байсан хоёр булай залуу хоолойгийн боон дээш нь өргөд баригдсан залуу. Амар шүү. Үгүй би ч гэсэн энд гайхаад хүлээгээл байна. Тэгэхдээ ямар тааж өнөдөр нэг хэл өгөх байх. Намайг тэнэг хүн гэж арай бодоогүй биз гүлэг минь. Өчигдөр чи яг наад үгүй хэлсэн. Би итгэхэд гэрт чинь хүн үлдээсэн гэтэл яриагүй. Холбоо барих дугаарыг өг. Нэг бол имэйл хаяг юм уу, фэйсбүүк хаягийг нь өгөөдөх. Чамаа ингээд хайж байгаа зургийг нь явуулъя. Би алийг нь ч мэдэхгүй. Нэр шүү боосоо. Ойлголоо. Хадагтай над руу өөрөө л ярьдаг. Тийм байх. Чи хэмээснэ бүх уураа гаргах гэсэн мэт элэгдэл цаанаас нь нэг нь гартаа удас барьсаар гүйж ирээд. Босоо энэ холын дуудлага ирж байна. Гэхэн дээр барьцаалагдсан залуу игэрж унсан жигтэй. Наадах чинь хадагтай байна. Та өөрөө яар. Боос олонч дуудуулдаггүй утсыг нь аван чихэн дээрээ байтал цаанаас нь. Үнэг гүйж эхэллээ. Төлөвлөгөөний дагуу ажилдаа ор. Миний явуулсан юмыг хурдан бэлэн болгоод ярьснараа шүү. Ингээд хариу сонсолгүй уцаа тасалчихв. Боос атарч байсан хөмсг нь хормын төдий тайлбан нэмсэглээд. Хайрцгай, наадхаа эрэг дээр буулгаад өгчих. Хэмээснэ. Ерөөсө хараанасаа салгаж болохгүй юм байна. Та хоёр хамт гэрт нь байж хийж байгаа бүрийг нь хянаж надад илтгэж бай. Хэмээн тушаал буулгаад жинцэн бололтой тавцан дээрээс дотогш орохоор алхалаа. Сондөр өглөө эртлэн босоод кофегаа чанаж байтал ойд өчсөрөв. Ойд бошоохон боцсон санаан зоож буй бололтой нөмөрч унтсан дэвсгэрээ хурангаа тагшаа гарan машинаа бэгдэж эхлэв. Энэ хооронд хин юм дуугарсангүй. Сондөр аялалд явахдаа байнга үрч явдаг өргөвчөө өрн хавцлаад буугаад ирвэл ойд цаагаа бож байснаа. Сайхан амарсан уу? Хадагтай сондоо. Хэмээтэл хариу өгсөнгүйд бошоохон ууж байснаа цэвэрлээд гэрээс гарав. Дэд машинаасаа түлшээд үргэж байх оронд сондөр гартаа газрын зориг барин харж байснаа. Хамрын хийд гих энэ газар ортол хэд явах вэ? За байз. Хэмээн хэсэг бодол хийж байснаа. 500 гаруй л явах байхаа. Очоод үзэх юм ихтэй юу? Би интернетээс хартал сүм хашаанууд л байгаад байх шиг. Хамгийн гол нь энергийн төв. Өөрч бидний үзсэн шиг үзүүрүүд музейд байдаг байх. Гэхдээ тэр чинь лам нар байсан гэв үсттэй. Ойдог үнэндээ анхудаага явж байгаа болохоор тодорхой хариулт хэлж чадсангүй. Сондөр гэрэл зургийн аппаратаа гарган зураг даран явсаар. Гэтэл сондөр бие засах дугаагаа хэлэнтэй замаас гарan нэлен холдов. Буцаа замдаа орох гэтэл ойдог хөдөөний зам сайн мэдгүй тул хэсэг бодолж байгаад бүр төөрчлөө. Төөснө сондорт мэдэгдэхгүй хичээн ийш тийшээ харж явбал ашгүй нэг айл харагдаад баярлан сондорт хандан. Хадагтай сондоо
Одоохон би энэ хайлаас ороод зам асуугаад. Юу? Чи төрж гисэн юм уу? Харин яг аль нь гэдгийг ялгаж чаддгүй уучлаарай. Хэмээн хурдаа нэмэндээ хүж байтал генетик физикийн дуурахад хоёр зочин өөдөөдөөсөө гарвал ойдуу амандаа хараад урсган бууж харснаа. Өө новш гэж дугуй харчихлаа. Айлын бараа харагдсан яамаа. Би таныг хүргэж өгөөд өөр тусалцах эр хүн байвал авчрахаас. Банд өвгөн сураа эдэл суужод л гадаан нохоо хорой гих дуулдав. Гараа тартал залуухан хотын байрын хүүхэн залуу хоёр зогсож байлаа. Сайн байна уу та? Сайн байцгаана уу? Уучлаарай. Бид хоёр төөрчлөө. Тэгээд танахыг хараад замаа асаахаар ярьж байтал тэнд дугуй хагарчихлаа. Харлаа. Аль орцгоо. Энэ маань гадаад хүүхэн би хамрын хийд үзүүлэх санаатай яваа ухаантай. Ингэхэд бид хаана байна? Дундговын дэрэн сомонд л явна да. Аха. Танаас өөр хүн байна уу? Надад элбэлцээд өгчих. Байхгүй. Би ганцаараа л байна. За. Би өөрөө л учраа олгоос. Та манай зөөлчний гэртээ байлгаж байх уу? Хэмээг Сандар тандан. Хатагтай Сандоо. Уучлаарай. Та энэ үгнийд хүлээж байх уу? Үгүй. Би ягараа танихгүй айлд ганцаараа. Хэмээн дургуутсан өөдөөс нь харуул өвгөн байна да. Би чамд тусвал ёо хүмүн. Охин чи манад хүлээж бай. Гэр онгорхой. Ойдовч Сандарт өвгний хэлснийг хэлээд дөрүүлэн яваа өвгний араас гүйсээр очив. Сандар нэг тэдний араас даах гэснэ гэр гэдэг энэ дугуй цагаан байшинд орж үзмээр санагдаад болох биш. Гаднаас нь гэрийн зургийг олдуулж нэг ойртуулж нэг урдаас нь хажуунаас нь араас нь гээд авч хагаад хүн байхыг нь мэдсээр байж хаалгыг нь тогшоо татан гэрт орвол нэг л сонин өнөр юун түрүүнд угтан авлаа. Үүдэн дээр зогссон жигтэй гэр доторхыг дойруулан харснаа хойморт байх тагил дээр нүдэн гэрэлт нь тонгцчон дээр. Бошоохон зөмхөө уудлан нямбалан боосон хоёр зураг гаргаж ирээд нэгийг нь барин бурхан таглийн хүн очин зурагтайгаа зэрэгцүүлэн харж байснаа зургийн аппаратаа гаргалаа. Ойдовч өвгөнтэй хэлбэлцэн дугуйгаа сольж тавьчаад машина алсан гэрт ороод хоёул мэлгаахан үүдэн дээрээ хөшиж явахын тэр. Сандар тэр хоёрыг харан инээмсэглээд монгол хэлээр та хоёр орохгүй юм уу? Хэмээтэл өвгөн хөлсөө нэгэнтэй арчаад. Энэ манай гэр мөн бидтэй хэмээн ойдын өдөөс харвал. Тийм юм шиг байна. Ингээд инээмхийлэн Сандрын өдөөс асуусан харцаар харахад Сандар тэр хоёрт хандан энэ удаа англи хэлээр. Би энэ яваа насанда ийм сайхан сэтгэл ханамжийг мэдэрч үзсэнгүй. Энийг яг юу гэдгийг мэдэхгүй ч хүн амьдарч байна. Цэвэрлэхэд амархан санагдаж байсан ч ийм жижигхэн хэрнээ ямар их юм багтдаг юм бэ? Зүгээр сууж байгаад дээшээ харахад тэнгэр харагдаж байна. Шүн одоо эндээс их гоё харагдах байх та, тийм ээ? Ойдоо өвгөн бандад Сандрын саяны ярьсан бүхнийг орчуулж өгөөд. Ах минь та битгий хэлээ. Би өөрөө бүр гайхаад шоконд орчихлоо. Энэ ямар тансаг баян эмэгтэй гэж бодно. Магадгүй таны гэрээг бүхэл өөрийнхөө гэрээгч сэвэрлэж үзээгүй байх гэмээр тийм л эмэгтэй. Тийм үү. Би ч байгаа байдалтайгаа дасан зогцоод өөрийнхөө гэрээг ингэж өнгө ордгийг ч мэдээгүй удаж таа. Харьч бай эмэгтэй хүний гар хүрсэн гэсэндээ үнэхээр өөр юм аа. Сая чи бид хоёрыг орж ирэхэд гурил зурдаг ховонд минь ус ижигсэн шороо тоос арчиж байхыг хараад би бүр юу гэлээ гээд. Үүнийг сонсоод ойдов тэр хоёрыг цожтол ганцаараа чангаар инэн бүр нулимсаа гартал инээж хэлснэ Сандар тандан. Хатагтай Сандоо та айлын хоол хийхдээ хэрэгэлдэг төмбөнд тоосог нь угаажгсан байна гинэ. Яна уучлаарай. Би харин хайж байгаад энэс өөр гайгүй юм олоогүй юм аа. Уучлаарай. Хэмээн яахаа мэдэхгүй ойдын өдөөс харуул өвгөн. За одоо яах вэ? Сайн зөвлөж байгаад л хэрэгэлчихье. Нэрэн төрөн охин шөнө одод их гоё харагдах байх гэж хэлж байсан. Та хоёр хоноод маргаадраас явах юм уу? Ингээд л ойдоо. Өвгөн минь бид хоёр хамрын хэд орох яралтай ажилтай л да. Энэ маань одоохгүй нотог болсон. Буцгаас өмнө үзүүлэх ёстой юмнууд нь бас нэлээдгүй байдаг. За, явах уу хатагтай Сандоо?
Хэмэтэл сандар. Хамрын хэд орохоор үзэх юм нэг их биш гэвэцтэй. Би шүн одоо ойрхоноос армаар байна. Бас өвгнөөс асуух юм ч байна. Эндээ хонцгой. Ингээд өвгний тонхоор болж ойдог өвгөнд туслан тэр хоёр оройн хоол хийж харин сандар гадаад зураг авсаар бүрийч болов. Хоол зовхта сандар өөрийн ирэхгүй тахил дээрэг алтан бурхан дээр нүдэн буугаад байгааг хашир өвгөн харин ч нэг аж ятгав. Ойдог сандар тандан. Хатагтай сандуу хэрэг болж магадгээд би авч байсан арх жихрээ энэ өвгөнд өгчхөө. Хоёул зөндөө дайлуулж хоол хүртэл хийлгэж идчихэд санаа зовоод байна. Тэг чи өөрөө л мэд. Ойдог өөрөө ч дотор нь жаахан муу өдөржин хэцүү байсан тул өвгнөр далиндуулан ганц нэг дадаж дотроо онгоолгох санаатай хэлсэн зөвцөнд баярлан бошоогон гарч уудтай юм барин орж ирээд. Монгол хүний сайхан жудгаар танихгүй нэгч дайлаад гаргадаг сэтгэлд баярлаа ах минь хэмээгээд өгөө. Өвгөн жаахан өгөөжийг хоёр гардан аваад уутыг онгоолгон арх байхыг хараад мөн баярлан. За та хоёр мань тэгээд аятай байж чадаж байгаа болов да. Чи яах вэ? Эр хүн бас ч гэж монгол хүн харин энэ охин л. Сандар түүний хэлснийг агас дутуу ойлгоо бололтой инээмсэглэн. Зүгээр надад од харгал сайхан байна. Ойдог өвгөн хоёр архиа дамдалсны дараа дуунч чангараад халж байгаа нь хэлтэй. Банда өвгөн босон дахлаасаа үзүүр тухай том алтан бурхнаа аван өөр дээрээ тавиад сандар тандан. Энэ өвгөнийх нь ганц өв дамжин ирсэн хөрөнгөтэй. Манай өвөө их том лам хүн байсан юм. Ийм хоёр бурхантай. Энэ том нь энэ арай жижиг тохон өндөр нь сумын үзэд байгаа. Баримтлагын үеэр үзүүр дохоо өндөр энэ бурхнаа аван зогтож хар болж эмээтэй минь ханилан энэ сууршин харин нөгөө дохоо өндрийг нь улс хурааж аваад нутгийн үзэд тавьсан да. Би үзэж болох уу? Хэмээн сандар гараад сунгал ойдовч мөн барьж үзээ. Өө энэ тэгээд цол алтуу. Тийм гэсэн. Намайг цаг сайхан болтол битгий ил гаргаарай гэж өөд болгохын өмнө хэлж байж илээ. Та тэгээд хаануудаг байсан юм бэ? Хэмээн ойдов хэрэг дурлан асаавал банд өвгөн өмнөхөн өнтрөн хамрын давгнаас ахиухан датаад. Би ингээд тэсэг таныг эзэж байснаа. Би үүнийг сайхныг бодол өвөөгийн нуусан газарт нь байлгаж байгаад ердөө хэдхэн жилийн өмнө л ухаж гаргаж авсан да. Хэмээтэл ойдов. Танаа бүр газар болчихсон байсан хэрэггүй. Газарч гэж энэ үхэнд байдаг саврагны дор өөрийн имэйл хазаар гээд одоо цагт бол боломжийн үнэ өрх зүйлстэй хамт хийсэн байсан. Та тэгээд тэр имэйл хазаарыг нь яасан? Хэмээн ойдов шуналтан асуувал. Надад загахтай ганцхан энэ борхныг л аваарай. Юу ч идхий ав. Бүгд тэндээ үлдэг чамд явж сайн юм дагуулахгүй гэдэг. Тэгээ та тэр ярианд нь итгээд аваагүй хэрэггүй шал балаа юм. Хэмээгээд ойдов хоёр тийшээ орчуулан ярьж байгаадаа тэр өмнөх цайнаасаа болгоод хундагтайгаа өвгөнд өөртөө дахин нэг хундаглав. Өвгөн банд төвний хэлсний хариуд хуурайнуудаа гарынхан алгаар арчаад. Би залууч байж бас инкэнэнч байжтэй. Өвөөгийнхэн үгэнд орлогыг бүгдийг нь ухаж авсан. Тэр үед энэ сувраг баригдаг байсан юм. Би сайхан гэр бүлдээ хөөрхөн охинтой ойж байлаа. Яг гинэт баахан өрөнгөтэй болсон би ааргаж өвөөгийнхэн бүсээр ганган эмээлэр нь гоён сум хийсэн ааргаж явсан үе надад би. Нэг өдөр тийхүү явж байгаад эртэл манай гадаа харагдаагүй машин зогсож байваа. Би хэдэн өдрийн уусан юмгаараа дотор гэж аавах юмгүй байсан хүн эмээлээ барин таагалцаар яваад ортол яг л энэ охин шиг нэг гадаад өвгөн нэг залуугийн хамт манай зоож байдаг байгаа. Манай өвгшин тэр үед аймгийн төвд эмнэлэг тавьдаж байсан юм. Би охиноо өвгшин ээжтэйгээ бүлдээгээд өөрийн жаргалыг хөөж явгаас өөрийг мэдгүй. Тийм л ойргон нэгэн байлаа. Та хоёрт уйдгартай байна уу? Болго. Ингээд л ойдов сандар хоёр үгүй цааш нь ярилда хэмээцгээгээд өвгөн өмнөхөө дахин нэг татаад.
Би үнэхээр тэнийг байжээ. Тэр гадаад эмэгтэй бас л энэ охин шиг хүзүүнээсээ нэг том хар юм салахгүй зураг дараад л байдаг байсан. Би ч өвөө байсан минь ирсэн хэмээн нөгөө бүс эмээлээ гагуулж яриад харин бурхнаа даалд хийсэн тэгээд ч нэг их оошоодгүй байсан болохоор мартчихсан байсан. Манай охин 3 наст өнгөж хүрээд л байсан вэ. Нөгөө эмэгтэй чинь охиныг минь өхөөрдөд манай охинч тэр эмэгтэн өөр дээрээс боохгүй элдэг өгсөн чихрэнд нь хууртаад аль суугаад байсныг би ч тэр үед ойлголгүй өгсөн гадаад архинд нь толгоогоо алдчихсан. 2 хоног ёстой аав охин хоёрын наран гарна гэж болсон л доо. Явх өглөө нь хамт зураг дарвалъя гээд жолооч залуу бэдгуурын зургийг дараад хөдлөг батал. Манай охин тэр хүүхнийг дагаад уйлаад сүйд болов. Нөгөө хүүхэн ч охиноос минь салж ядаад тэгээд тэр эмэгтэй надаас охиноо надад өөрөө үлчих би том болгоор нь хэлээд та хоёрт холбоо бариулъя гэхээр нь би ч тэр үед охиноо бодож байгаа царай юм баг та. Нэг бол өгсөн олон бэлэг архинд нь ухаанаа алдчихсан байв уу? Ээжийнхээ үгийгч тоолгүй олон юмч бодолгүй завшиорч гисэн таныг толгоодоо. Удалгүй ихнэр чимдгээс гарч ирээд охиноо өгөөд явуулсныг дуулаад ухаан алдаж унаад сэрэхгүй байсаар өнгөрсөн. Ханхаа гэрт ганцаараа золын өмнө үлдсэн хоноод сая нэг угаар чарамсаад чварахгүй. Ухаангүй өвлөлтөө өөрийгөө адлаад үхий гэж зөндөө бодсон ч хүн чинь цагаа толгоор үхэж чаддгүй юм бэлээ. Арай дааширсан хоноо энэ борхноос бусдын бүгдийг нь булаад дээр нь би савраг босгосон. Удаа бол толгоогоо шаагаад сухаас өөрийг хийж чадахгүй нэг ийм л өвгөн болж тээ. Ойдгүй үнийг сонсоод амьдралаа гэж та тэгээд тэрнээс хойш хүнтэй суугаагүй хэрэггүй. Би ямар нүрээр хүнтэй суух вэ? Хань жилтэй болох нь бүгд хүний нүур харахч хэцүү болсон хүндээ би. Сандар харин энэ бүхнийг сонсоод цөнхөө олон зураг гаргаж ирэн. Та энэ хүнийг мэдэхгүй биз? Хэмээн өөрийнх нь багын зураг гээд аавч нь Монгол хүн би тэнд байхдаа дотно харьцаатай байсан хэмээн ээжийнх нь хэлж өгсөн зургийг итгэлтэй биш үзүүлбэл байнда өвгөн аван бүдэг гээд ойртуулж нэг холдуулж нэг харж байснаа ширээнийхээ нүднээс лаасан бүр тодотхон дахин хараад энэ зураг ягараа чамд хэмээн сандрын өдөөс итгэлмөвтэй нулимт сэлгэнсэн нүдээр харуул сандар болимсай байж дийлээд би. Энэ зурган дээрх охин бол би. Юу? Тэнгэр минь, охин минь, сандар минь, чи минь мөн гэж юу? Аав охин. Өдөв замын туршид сандартай юм ярихыг хүсэж байсан ч хэрхэн юунаас эхэлж ярихаа мэдгүй бас ч гэж сандрыг ажин гагцгүй жолоогоо мошгон явна. Сандар банд өгнийг төрсөн эцгээ гэдгийг мэдгэд тэгэж их сожирдсангүй гагцгүй өөрийн төрсөн хэмээн итгэж явсан аавах нь хэлснээр өргөж явсан тайлан дэжигээ өөрийн төрсөн биш гэдгийг дуулаад ингэж цочирдэн чинь үнэндээ сансангүй. Ойдов хэд удаан энэ чимээгүй байдал төвчээр нь барагдав бололтой. Сандро чи зүгээр үсттэй хэмээн англиар асуувал Сандро өдөөс нь тиймгийхийн тэмдэггүй нүдээр хараад би чиний хувьд ажлын хамтрагч хадагтай Сандро тиймээс надтай хүндгэлтэй хандаарай. Ойлголоо. Уучлаарай хадагтай Сандро. Өвгөний хэлсэн хий дотоод өгч байна уу? Бараг цагаар бол бараг л ирж байх ёстой. Чи итгэлтэй байна уу? Дахин төөрөөгүй гэдэгтэй. Тийм ээ. Надад маш сайн зааж өгсөн. Тэр харж байна уу? Хэмээн баярлан хуруугаараа заавал яахын аргагүй хашаан дотор хийд бололтой нэг байшин харагдав. Яваад очвол хүн байгаа шинжгүй хаалган зоочтой байсанд ойдов манаач дээр нь орон учраа хэлэх бололтой нэг өвгөнийг дагуулan гарч ирээд гараараа даллан сандрыг доотов. Энэ банд өвгөний хэлсэн хийд мөн гинэ. Хадагтай Сандро. Би таныг зоожилж яваа хаа холоос манаа уцад зочиж ирээд танаа хийдийг үзэхээр зарж ирлээ гэдэг 5 цаас манаачт нь өгч байж үзэхэр боллоо. Энэ банк цааштай байдаг хэрэггүй. Хэмээн Сандро асуунгаа хашаан доторх зураг авч байтал ойдов. Ном хурах үедээ л онгоодог босод үед бол цааштай байдаг гинэ. Хурал хэдэн удаа ямар хугацаатай болдог юм бол? Яг тогтсон хугацаа гэж байхгүй ээ. Сар бүрийн бэлгийн тооллын сайн өдрөлөө урддаг.
хэмээн манаач өвгөн хэлээд хаалган голов. Сондор ойдов хоёр дотогш ороод ясыг бодон их таглины өмнө мөрөгтөл ойдов. Сондоо хадагтай та тэрийг хардаа хэмээн хуруугаар заасан зүг дарвал яг л банд өвгнийд байсантай ижил алтан бурхан байхан тэр. Сондор бушуухан зургийг нь бүр тодоор авахаар ойртол манаач өвгөн. За та хоёр минь болсон бол гарч үз. Хэмээн хаалган дээр хүн хүрээд ирэх бий гэх шиг цаашаарн хэлтэл Сондор ямар ч нүрийн хувирлгүй баярлаж өгөн нүүрэн дээр нь нэлдэ. Тэрээр манаач өвгөн тандан аха уучлаарай. Би энийг гартаа ганцхан удаа барьж адис авч байгаад зураг даравчих гэдэггүй. Хэмээтэл өвгөн. Яаж болдог юм хүүхэн? Энд чинь манай шүтэн. Өнийг сонсоод Сондор хэдвчээ удлан ойдовт мөнгө өгөөд нүдээр өвгөн лөө тогтол ойдов өгсөн 20 мянган эзгэртийг барин өвгөн дээр очин. Ах минь энэ хүүхэн гадаад хүүхэн бариад нэг зураг авахуллаа гэхэд гисгэл нь байдаг бол эмдэл хүрэн штэ. Та зүгээр хараагүй юм шиг л өнгөрөөч. Бид хоёр тэгээд эндээс явлаа. Хэмээгээд мөнгө өгвөл өвгөн өөрсдөө мэдгэх шиг мөнгийг нь аваад хаалганы гадна гарна зогсов. Сондор гэртээ угаасан зоригнуудаа харан тамиг татан бодолд автан байснаа утсаа гарган дугаараа зөвлөж эхлэв. Нэг их дуудуулалгүй утсаа авахт нь үнэг гүйж эхэллээ. Төлөвлөгөөний дагуу ажилдаа ор. Миний явуулсан юмэр хурдан бэлэн болгоод ярьснараа. Хэмээгээд утсаа таслан өнөөх бурхныг барьж байгаад авахулсан зургаа Тайланд руу явуулаад хаанаас хэрхэн яаж эхлэх талаараа бодон дэвтрээ дэлгэн суулаа. Сондор тийхүү сууж байснаа босон том өрөөнийхөө хананд байх номын дайврын зүүн болонгийн жижиг дайвар дээрээс нэгийг хан бүгдийг нь болгов. Тэнд ойдгийн түүнд өгсөн баримтууд харагдана. Галтгооны өрөөнөд сандал авчран дээр нь галзагсаад 50 руу харвал түүний хайж байсан нэрийн утсан цаад уранд нь хэвдэж байсанд аван дугаар руу залглаа. Дүлд сондуугийн талаар өөрийн чадах чинээгээр хайсан ч олигтой мэдээлэл байсангүй. Сондуу урд өмнө Монголд ирж байгаагүй нь ямар ч бүртгэл мэдээлэлд байсангүй цугулдан ширээнийхэн ард. Сондуу чи ингэхэд яг хин юм бэ? Хаанаас юу шинжлээд энд хүрээд ирв? Яавч нэг зүгээр жоочин бишиг чинь би мэдээд байна. Тайланд гаралтай чинь үнэн болов. Ойдов гэж бүдэлгөө юм ядаж байхад юу ч мэдэж чадсангүй л гэх юм. Нэг бол та хоёр надаас нэг юм нуугаад байна уу? Ойдоо залуу минь чи хинтэн ажиллаад байна. Уг нь бид хоёрын төлөвлөснөр болж би чамайг ожиж агаар чин дайвах дүр эзэгснээр чамтай илүү дотн болсон баймаар юм. Дээр чи нэг хальт аавынхын талаар ярих гэж байснаа мэдэн бодлоо болзааруулаад өнгөрснийг чинь намайг мэдээгүй гэж бодож байна. Сондоо яаж ч бодсон анх чи бид хоёрын харж ярьж байсан шиг гинэн баян нэгэн биш юм аа. За байц хэрэг ойдом минь найз минь чи надаас урууж байгаа бол би ч бас зүгээр л нэг ашиглуулад өнгөрчих усан тэнэг биш гэдгээ харууланц. Нэрээ чи миний нэрийн хуудсыг гэдгээр хадагтай нүдэнд харагдахаар орхисон болов. Хэрэг төгсөн бол өдийд ярмаар л юм. Нэгэн бол ойдогоо бас манайга маллаад байна уу? Дүл хичнээн олон янзаар бодоод айлч асуултынхаа яг догорсон хариултыг олж чадахгүй байгаадаа дэмил бөхөндөн сууж байтал утсан дуугарав. Залгаж буй дугаарыг хараад нүүрэнд нь Мишель додрон өөрийн ирэхгүй барилж байгаа сэтгэлээд арахыг хичээн аль болох 50 дугаар. Өдрийн мэнд хадагтай Сондоо. Намаа гэж яаж мэдэв? Би дугаарыг чинь хадгачихсан байсан юм л да. Уулзах хэрэг байна. Ойлголоо. Би одоо яваад очие. Манад биш өөр газар ойлгоно. Окей, тэгвэл ойдоо байхгүй байна гэсэн үг үү? Ойлгоно. Чи хамтарч ажиллахад бэлэн гэсэн байхаа. Окей. Би хизээд бэлэн. Тэгвэл өөр хүн саад болохооргүй газар олоод над руу хаягийг нь мессежээрээ олчих. Би очиод авах юм уу? Хэрэггүй. Уулзнаа мэдэгдмээргүй байна. Би өөрөө хаягийг чинь хийж байгаад яваад очие. Нэрээ та чинь хотод машин барьж байгаа гэлөө. Бүх зүйл ойлгомжтой. Дүл дуудлагаа тасрахыг хараад. Эн чинь шүү дээ. Хаа газрын хүүхнүүд адилхан юм да. Зөөлөг гэж. Хэмээгээд ширээн дээрх хомон ажлынхаа өрөөнөөс гарлаа.
Дүл ширээ дүүрэн идэж уух зүйлс захиалан сандрыг үлэнцэн. Хэлсэн цагаас 20 минут хозорж байгаа түндөө нэг залгах гэснэ. Дүл мань яарахгүй шүү. Юун төлөө өөрөө эхэлж ямруу ярьж уулзъя гэсэн бэлээ. Хамтарч ажиллах хэвээрээ юу? Гэлөө. Ямар ажил юм бол? Нэг бол ойдоос уйдаад надтай дотн болох гэж байна уу? Эсвэл миний таньгийн нүүр хэрэг болсон хэрэг үү? За ерөөсө мэдих юм алга. Харж байгаад л болъё. Ингээд л шаалга онгон сондөр ороод ирэв. Хадагтай сондоо үчи минь та ийшээ хэмээн хайр тавин суухыг өрөв. Сондөр ширээний ард сум бэлэгээ дайлан ширээн дээр тавиад. Олон яриагаар яах вэ? Та надтай ямар ч ажил байсан хамтарч ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэмээн тулган асаавал. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Бид чинь нэг л амьдрын хүн шиг л амьдрмаар байна шүү дээ. Хүн шиг гэдэг нь? Үгүй яах вэ? Хүний хэрэгэлдгийг л хэрэглэж мөнгөтэй хүссэн үедээ хүссэн зүйлсээ хийх, мөнгнөөс хараад ус амьдрахыг л хэлж байна. Мөнгнөөс хараад ус амьдрал гэж байдгүй юм да. За тэр яах вэ? Тэгэхээр юм байна. Та миний хэлсний бүгдийг сайн ойлгож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэгэж бодож байна. Тэгвэл сайн байна. Тийм. Энэ зөвхөн та бид хоёрын нууц. Энэ нь ойдвч мэдэх ёсгүй гэсэн үг. Болж байна. Уучлаарай. Хамааралгүй зүйл асууж байвал ойдв та хоёр муудалцаа юу? Үнийг сонсоод сондөр нүдний шилээ аван өөдөөс нь цооширтэй. Энд чинь юу гэсэн үг вэ? Ойдв бид хоёр жуурснаар ирсэн, хүлээж авсан хоёр өөр ямар ч асуудал байхгүй. Ойлголоо. Тэгвэл би таны хувьд ойдвоос илүү итгэлтэй хүн болж таарч байна да. Хэмээн өөрийгөө тон өмнөх вискнээс 2 жүнцэнд хундаглан бариул сандар аван өмнөө тавиад. Тийм ээ. Та надад зоригтой ойдвын бодит төрхийг хэлж хамтарч ажиллах санал тавьсан. Энэ зоригийг чинь би үнэлсэн. Окей, болж байна. Тэгэхээр би яг юу хийх ёстой болж байна? Та нэлийн хэмжээний долларын ажил хийгээд бэлнэ үү? Нэлийн ихтэй эд орчим хэмээн баярлаж байгаа арай ядан даран асуувал. Сондөр яарамгүй тамиг асан амандаа зугаад арагш болон хөшлөгээ налан байснаа өмнөх вискинээсээ нэг балгаад. $1 сая. Өндөл сонсондоо итгэж ядан ууж байсан вискинда хахан. Юу? Би буруу сонсоогүй биз дээ. Хэмээн өөдөөс нь харуул сондөр хариуд нь нэмсэглэн толгойд өгвөл. Өндөл дааварлаад ирсэн хөлсөө арчин вискинээсээ нэгэнтээ том болгоод амаараа аагийг нь гарган ярваснаа бие эзэмдэн. Ямар ажил юм бэ тэгээд? Улгай. Юу? Хэмээн дахиад л зочин дуу алдвал сондөр. Би танаар хулгай хэлэх гэсэн юм. Тэгээд би $1 сая төлөө шорон цуг болж байна уу? Ёстой болооч юм. Тэр танаас шалтгаална. Эндээс суулгаалаад авч чадвал шууд манай тайландад авах хүмүүс нь бэлэн байгаа. Таныг нисэг онгоцноос буугаад чинь тосож авна. Эндээс суулгаалаад тайландад гаргана гэхээр их л том зүйл хулгайлах нэ. Янзан. Та яг одоо хамтарч ажиллах үгүйгээ шийдээ хэл. Тэгвэл би танд юу хулгайлах, хэрхэн яаж хулгайлах. Мөн та хүсвэл Тайландд очиод тентхийн иргэн болж амьдарч болох орон гэр ажил гээд бүгдийг нь зохицуулж өгөх болно. Мөн би өөрийгөө хинбэ гэдгээ үнээр нь хэлээ. Дүүл ингэн чинээ санаагүй байсан хүн гинтийн шийдвэр толгойн иргэн бодол дарагдан суун. Дүүл шийдвэр гаргаж чадахгүй бодол дарагдан суугыг харж байснаа сондөр түн тандан. Дөлөө одоо чамд шууд шийдвэр гаргах хэцүү байвал би чамд бодох хугацаа өгье. Маргааш 12 цаг гэхэд надад хариу гайлаарай. Би бүгдийг төлөвлөсөн байгаа. Хэрэг би чадахгүй гэвэл яах вэ? Би чинь эх орондоо байгаа хүн. Өөрөө л мэдээ надад алдах зүйл байхгүй. Харин чи амьдралаа өөрчилж болох боломж алдна гэсэн үг. Энд би баггүй хугацаанд амьдралаа. $1 сая гэдэг энд тимч баг бос мөнгө гэдгийг мэдсэн. Манай тэмдэж адил. Дээрээс нь би тэнд амьдрах нөхцөл ажил хүртэл бэлдэж өгч чадна. Чиний хэлснээр хүн нэг л амьдрна. Өгүүлэгээрээ тэгтээ би чамд яаж итгэх юм бэ? Надад тэр бүх боломжийг хангаж өгч чадна гэдэгт. Би Тайландын
үнэнгүйдэл бүлэглэлийн толгойлогч. Үүнийг сонсоод үл ганцаараа тажигт л инээж байснаа гэнэт санаан зовн. Уучлаарай хадагтай сондоо би сая үнэхээр инээтэй барьж чадсангүй. Гэнэт канон тоглож байгаа юм шиг санагдаад уучлаарай. Хэрв тийм бол энд одоо том биетэй хар нүдний жилтэй бие хамгаалагч хар залуус байгаа сте биз дээ. Сондөр төлөйг инээж дуцаал төвчээртэй хүлэн дахин нэг дамиг хасаан сууж яснаа. Цөмхөө удлан тамхины асаагараас ялэмгүй том гар буу гаргаж ирэн ширээн дээр тавиад. Үүнийг бас тоглоом бог гэх үү? Шалгаад үзэх юм уу? Хэмээн хоёр хөлийнхэн дундуур барин өөдөөс нь цоргон хартал дөөл сандран. Энэ чинь юу болоод байна? Хадагтай сондоо. Уучлаарай би манад ийм юм байдгүй болохоор бас таныг эмэгтэй болохоор хэмээн урд он оруулан хэлээд хоёр гараа өөрийн мэдлгүй дээш өргөл сандар. Маргааш 12 цагт манад уулзъя. Хэмээгээд гараад явчихав. Сондрыг гарсан дараач дүүл таавширчаад олгүй гарын салгалан өмнө хийж тавьсан бүхнийг холин ууж тамхи хэдийгч өгсрүүлэн татав. Тэгж арай гайгүй таавшираад ирэв. Навшгэж би энтэй ороод сулчихв. Ингээд би боллоо гэхэд намайг үгүй хүлээж яхан тодорхой юм байна. Нэг бол баян тансыг сайхан амьдрал үгүй болов. Одоо би боломжийн ажил хийж гайгүй цалин авдагч өөрөөсөө илүү гаргаж чадахгүй байгаа мөн үнэ. Сондрын ярьсан үнэн бол би тэнд очиод тэдний үнэнгүйдэл бүлэгмийн гишүүн болж гол ёстой нөгөө канон дээрээс хардаг шиг амьдрах юм биш үү? Бодоод байх нь мэдээж бага хэмжээний мөнгөний төлөө ийшээ ирж ийм их зардал гаргах хүн байх уу? Надад өөр сонголт үлдээг нь ойлгомжтой боллоо. Нэг бодлын ардаа санаа зовж санаж дэмүүлэх гэвэл өөр хүүхэд байгаа биш. Хэдэн жил тэнд нь байж хөлөөгөө олжход хүссэн газраа явж яах нь чиний хүсэл мөрөөдөл биш гэж юу дөөлмөн. Харин энэ дугаагаа ойдогт хэлэхүү яасан дээр вэ? Сондоо бол хэрэггүй ганцхан чамтай хамтрамаар байна гэж байсан. Хэлээд хамтарч ажиллана гэвэл мөнгөө хоёр хаваажил таах байх. Бүгдийг нь төлөвлөсөн байгаа гэсэн юм чинь ганцаар алзуугүй. Болох л үз. Хэмээн шийдвэрээ гаргаад сая уртаар амьсгаа аван ирээдүйн сайхнаа төсөөлөн нэгэн цагааснаа ганцаараа дуусгаж барахгүй тул найзуудаа дуудан их ажлын өмнө энэ оройг ёстой зад нарган өнгөрөхөөр шийдэв.